Монгол Улсын засгийн газраас Монгол Улсыг 2026-аас 2030 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл батлах тухай Улсын хурлын тогтоолын төслийг өнгөрсөн сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд Зандан шатар хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлтөд уулзаж, шинэ итгэл эрс шинтгэл урайндор боловсруулсан хөгжлийн баримт бичгийг танилцууллаа. Уулзалтад засгийн газрын гишүүд холбогдох байгууллагын удирдлагууд оролцож, эх 5 жилд Монгол Улсын хөгжлийг шинжлэх ухаанд тулгуурлан, уялдаатай нэгдсэн төлөвлөлтөөр хэрэгжүүлэх шинэ зорилтуудыг танилцуулсан юм а. Энэ үндсэн хуулийн 27-гийн 1-5 хөгжлийн бодлого доктортой байна гэж заасан. 25 дугаар зүйлийн 1-7-д хөгжлийн бодлого доктортой байна. Хөгжлийн бодлого төлөвлөлт доктортой байхаар заасан. Яагаад тэгэхээр ингээд засгийн газрынхаас 1.4 жил засаг солигдох болгонд бодлого нь өөрчлөгдөөл хөрөнгө оруулалтын орчин тодорхой биш, иргэдэд ойлгомжтой бус ийм замбраагүй юм цикл бол манай 30 жилийн хамгийн том алдаа байна гэж дүгнж эдийн засгийн шинэ онолын энэ 21-р зууны эдийн засгийн шинэ онолын дагуу ерөөс хөгжлийн бодлогыг доктортой байна гэдэг ийм үндсэн суур зарчмыг үндсэн хуульд тусгасан юм. За энэ үндсэн хуулийн заалт шаардлагын дагуу хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулинд өөрчлөлт оруулж энэ 5 жилээр нийгмийн эдийн засгийн ажлыг төлөвлөж гадаад дотоодын хөрөнгө оруулагчид эдийн засгч ард иргэдтэй ойлгомжтой урьдчилан таамаглаж болох юм 5 жилийн төлөвлөгөө гаргаж. Нэгдүгээр шинжлэх ухаанд тулгуурласан. Шинжлэх ухааны үндэслэлтэй. Хоёрдугаарт олон нийтийнхээ ард түмнийхээ хүсэл эрмэлзэлд нийцсэн. Ийм цогц төлөвлөгөөг төлөвлөлт боловсруулалт хэрэгжилтийн бүх татамд нь нэгдэл байдлыг хангаж уялдаа холбоодоо залгамж чанараар боловсруулсан. Тэгэхээр энэ бол 5 жилийн хөгжлийн үндсэн чиглэл нь бол хийх ажил шийдэх асуудал хөрх хүрдэмгийн тоон үзүүлэлт. Энэ бол урай лооцсон байх ёсгүй, мөрөөдлийн жагсаалт биш. Харин бодит ажил хэрэг үйлдэл үр дүн ийм бүтэн цогц ажлын төлөвлөгөө бүрэн зураглал юм а. Монгол Улсыг 2026-аас 2030 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийн төслийг хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн дагуу боловсруулжээ. Энэхүү баримт бичгийг шинжлэх ухааны академи, их дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагуудын эрдэмтэн судлаачдын оролцоотой хэлэлцүүлж боловсруулсан байна. Хууль заасны дагуу өмнөх үндсэн чиглэлийн хэрэгжил дуусгар болохоос 2 сарын өмнө дараагийн чиглэлийг Улсын хурлд өргөн мэдүүлэх зохицуулттай байна. Уг баримт бичгийг Алсын хараа 2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон Монгол Улсын засгийн газрын 2024-өөс 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө уялдуулсан бөгөөд дараах чиглэлд боловсруулжээ. Тодорхойлбол хүний хөгжил, нийгмийн хөгжил ба үндэсний нэгдмэл үнэт зүйл, эдийн засаг ба дэд бүтцийн хөгжил, байгаль орчин, ногоон эдийн засаг, засаглал, дижитал шилжилт, бүсийн хөгжил, үндэсний өрсөлдөх чадвар, шинжлэх ухаан, технологи, хиймэл оюун гэсэн бодлогын 8 чиглэлээс бүрдэнэ гэдгийг Ерөнхий сайд танилцуулсан юм а. Эдийн засгийн хувьд боловсруулах салбарын боловсруулалтын түвшин нэмэгдүүлж, бүтээмж төрөлжилтийг өргөжүүлэх замаар тогтвортой өсөлтийг 6%-аас дээш түвшинд хадгалах зорилт тавьжээ. Мөн бүс орон нутгийн хөгжлийн ялгааг багасгаж, эдийн засгийг төрөлжүүлэх замаар орон нутгийн хөгжлийн үзүүлэлтийг 20%-аар нэмэгдүүлэхээр тусгасан байна. Бизнесийн орчныг сайжруулж, шударга өрсөлдөөнийг дэмжих, төрийн оролцоог бууруулах бодлого хэрэгжүүлж, Монгол Улсын өрсөлдөх чадвараар тэргүүлэх дэлхийн 50 орны нэг болох зорилтыг дэвшүүлсэн байна. Иргэдийнхээ аюулгүй эрүүл эрдэм боловсролтой байх орчин нөхцөлийг хангаж ядуурлыг 2 дахин бууруулах 2030 онд гэхэд 5 жилийн үндсэн чиглэлд тавьсан. За үндсүүл нийгмийн хөгжлийн шинжилгээний хүрээнд бол давтарын бодлогын шинтгэл бол эдийн засгийн реформын зэрэгцээ нөгөө талаасаа нийгмийн тэг шударга ёсны зарчмыг хангах гэж байна. Бага орлоготой илүү хөнгөлөлтөй гэр бүлээ олон хүүхэдтэй гэр бүлүүдэд давтарын бодлогоор дэмждэг энэ гэр бүлийн хөгжлийн тухай хуулийг манай Авбакир сайд боловсруулаад өргөн барих гэж байгаа энэ давтарын бодлого шинжилгээ маань бас энэ нийгмийн хөгжлийн үндэслэлтэйг нийцчих хэвээр. За орон сууц нийгмийн баталгаа гэж орон сууцны төрөлсөн банк байгуулж 80 мянган айлын орон сууцыг эх 5 жилд барьж байгуулж одоо энэ агаарын бохирд Улаанбаатар хот хөдөөгийн хөгжил тэнцвэрийг хангасан зохис бодлогыг хэрэгжүүлнэ. Монгол Улсыг 2026-аас 2030 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийн төсөл хэрэгжснээр улс орны хөгжлийн бодлого урт хугацаанд тогтвортой хэрэгжиж, иргэдийн амьдралын чанар дээшлэнэ. Төслийг боловсруулахдаа 10 үндэсний 35 салбарын 85 төсвийн ерөнхийлөн захирагчийн хүрээнд 200 гаруй хөтөлбөрийн үр дүнг тодорхойлжээ. Ингэснээр хөгжлийн бодлого хэрэгжилтийн шат бүрд нэг зорилго, нэгдсэн удирдлагын системтэй байх нөхцөл бүрдэж байгаа юм а.